Дэлхийн монголчуудын амжилт радио 88.1 урлаган дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалтгая. 7 нөхөрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радион 2 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар дөрвөн зүгэн шуганы нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 18 цаг 15 минут болсон. Өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 19-ний даваа гарагийн дөрвөн зүгэн шуганы нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ. За дахиад өрөө өдрийн Анжгаа. За өрөө мэндийг дахиургий. Хэдүүлгийн хамтраалагчаар хэмэр хөшгөний дэлгүүр за мөн Ариг банк 5 тэрбум хүртэлх бараа татаа авах барьцаагүй зээлийг олгож эхэллээ гэд хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өнөөдөр чинь таны мэдээгээр эхэлсэн. Шуугуулахад бэлэн үү? За ягстаа нэг шуугуулгаар мэдээнүүдтэй сууж ин да. За шуугуулаад өгье. За миний эхний мэдээ шүү дээ. За одоо би бол одоо бас ингээд нэг тийм хоёр талтай л байна л да. За Канадын Эдмонтон гэдэг хотын иргэн TikTok код Сара Андерс гэдэг бүсгүйг бид нар нэрийг нь сонсоод бол огт танихгүй. Харин энэ хүнийг яаж мэддэг вэ гэвэл те интернет хэрэглэгчд энэ бүсгүйг үүдэн шүдгүү хэрнээ нүүр бодог ашиглан гоодаг нь өөрчлөгддөг бичлэгүүдээр нь сайн танина гэж. За настай хүн биш үү те? Гэхдээ наад чи харин өөрийнх нь зураг биш юм болов уу гэж бодсон шүү дээ. Энд чинь хиттэй гэсэн байлаа да. 38 настай гэсэн байсан шүү дээ. Тэгэхээр наад чинь биш өөр зураг яваад байгаа болов уу гэж бодсон. За зарим бичлэгүүд дээр бүр Мари Кэритэй адилхан болсон ч гэж нэг хэсэг бичлэгэн сэвгдэж байсан бүсгүй TikTok дээрээ 750 орчим мянган дагагчтай гинэ. За ямар нэг лут үнэтэй сургалтанд сурж боловсраагүй. Тэгсэн мөртлөө бор зүрхээрээ мейкап гэд буюу энэ нүүр бодолтыг сурсан энэ бүсгүй хувьд бол бичлэг дээрээ нүүрнийх нь нүхчилт бүр сургаггүй алга болно. За Үндсэн жавж мавжны алга болно. За Цүний арьсан тэний гихмтэр ичдийн гэмээр нүүр бодолтуудыг хийдэг гэж байгаа юм. Хүүе нөгөөд чинь ийм болчихж байгаа юм уу? Амар зүгээр яг ингэж илэм заяа наад чинь бүр Солиоруулж штэ. илэм жатга цаашаа шүү. За. Илэм жатга цаашаа. Энэ бол нөгөө нэг Мари Кэритэй адилхан зураг юм Одоо байна та. мэдгүй одоо яаж чадбайгаа хүн юм байгаа. Тэгтэл нэрээ ингээд одоо энэ цээж мэж нь харалт. Йоо би хэрвээ ийм мейкап хийдэг бол за зүгээр юу зүхраа өстой гоё юм байна. Зүгээр болбороо амтан болцсон байгаа Харин юм. тий. Йоо солиоруулж штэ. За тэгээд ийм шидтэй юм бидэг. Гол нь эдгээр нүүр бодолтууд ямар нэг утас болон компьютерийн эффектээр биш зүгээр яг цэвэр нүүр бодгийн чадвараараа л хийдэг гэж байгаа юм. За тэгсэн сүүлийн үед яг юм сайн явах төр чинь муудах хүн мунтахгүй шүү дээ. Бүсгүйх сүүлийн үед интернет ловерчин гэж зодлоод байгааг юм дээ. За Яагаад тэгэхээр үрчлээтэй үндсэн жавжтай нэмээд бүр үүдэн шүтгүү бүсгүй яахыгийн зургуу нүдэн дээр нь огт харагдчих үзэгдэж байгаагүй хүн болж ховроод байгааг нь шогшроод гайхаад зарим нь бүр ловерчиндээ өөрчнаар нь дуудаад сэвээд байгаа гэж байна. За бүр ирчүүдийн дунд манай урчүүдийн дунд нүүрэ бодсон хүүхний бодгийг нь арилгаж байж итгэх үгүйгөө шийдий гэдэг хөдөлгөөн хүртэл өрнөд байна. Энэ нүүрэн дээрээ нүүр зураад та нар ястаа нэр хүн болтоод муу юм байна. Үүдэн шүдгүү юм байна. Бүр бараг 4 шүд байхгүй юм биш үү? Үнэхээр шүү дээ энэ хүн эдгээр чинь юу яагаад байна? Үнэхээр шүү дээ. Энэ байна шүү дээ. Энэ бүсгүй юм байна шүү дээ. Тийм байна. Энэ бол 38 тав шүү дээ. Тим жагтар өгшөө юм биш. Тэгтээ эн чинь ингэжсэн оёо. Читгэр. Яг л хөдөлтүүлгээр байгаа байхгүй юу? Та нар олцтой сэгсэл бэлэгдүүлэх юм байна. Йоо энэ харалтай. Йоо. Үнэхээр хөдөлтөнд. Яа амар юм би тий. Алж штэ. Йоо энэ нэг Мари Кэритэй адилхан. Яг хүүд нөгөө шүтээ авдаг. Ехүүдээ шүтээ. Хоёр шүтээ. Яна за. Хамраа аваад. За. Үсээ аваад. За яна Уруудынхаа бодгийг арилгалаа. Сармонсон. Яалтчгүй нөгөө хүүхэн ч юм уу бэ? Сармонсонгоо авлаа. За сармуусаа авлаа. Хөмсгөө арилгалаа. Яна яг мөн биш тий. Яна. Ингэж л итгэх юм байна. Тэрнээс сая нэрэл Мари Кэрэ байсан да. Дөнгөж сая л Мари Кэрэ л байсан да. За ингээд бодогнуудаа ихнээс нь арилгаж эхэллээ хөөрхий. Хүүдээ. Мариус яг тархитуулах гэдэг байгаа байхгүй юу? Яа.
Сая бол ингээл альч коллабд явж исэн Мари Кари гэж андуурахаар хүүхэн давхад байгаа шүү дээ. Яна. Яа, ядж байгаа шүд ядуу. Мөн байна. За одоо яаж хуурах нь Оо, мөн байна. бас айлгүй. Бацар ёо. Энэ яста мөрөн голын үнэн шулам гэдэг нь мөн баг. Энэ ална. За. Тэгээ одоо ирчүүд бид нар чи бүр нүүрнийх нь бодгийг арилгаж байж итгэх үгүйгээ шийдий гэдэг хөдөлгөөн өрнүүлээд байгаа. Нүд өрөмхийн зууртгүй төрөл арилдсан мэт хуурж байгаа бүсгүйг гоо сайхны бүрэн хэмжээний мастер класс ийм хичээл байдаг юм шүү дээ тийм үү? Нүүр бодгийн. За. Ийм хичээл орохыг эмэгтэйчүүд гуйж байгаа бол ирчүүд харин энэ мэд актер хүүхнүүдээс сэрэмжлүүлэх хөдөлгөөн шахам юм өрнүүлээд байгаа гинэ. Гэхдээ гэтээ нэрээ хардаа Яг үнэ. ингэж будад сурна гэдэг бол өөрөө зүгээр үнэхээр авьяас шүү. Би хичнээн ийм юмд сураад ингэж будаж чадахчгүй. Ёо. Тэгтэл тэг ингээд манусыгаа ингээд яг олчихад байгаа байхгүй. Олчихад байгаа байхгүй. Манут бол юугаач мэдэхгүй шүү дээ. Яасан яг уу. Ёо. За сошиал медиа дээр 8.4 сая лайк цуглуулж чадсан бүсгүн контентууд дээр бичигдэж байгаа комментууд нь харамсалтай нь эерэг биш гин л дээ. За. Фильтр ашигладаг хүмүүсийг хуурдаг ирчүүдийг төрөлдүүлдэг гэж энэ муу 38 настай мейкап инфлюенсерыг бол битүү нүдэж байдаг гинэ. За. Мейкапын тусламжтайгаас лувдагчдын хатан хаан гэж өөрийгөө нэрлээд байгаа Сара Андерсын хувьд энгийн нэг бодгуудыг ашиглан хүн хэрхэн өөрчлөгдөх боломжтой хүмүүс таруулахыг зорьсноос биш бусдыг лөвөрдөх зорилго огт агуулаагүй гэж ярьжээ. Гэхдээ яг ингээд будаал гарлаа л лөвөрдлээ надад ч ерөөсөө. Яг ийм нөр яг бэлэн бөмбөг байж байгаа байхгүй юу? Чи бэлэн бөмбөг заяа. Ингээд согтхоос өмнөдөө ингээд бүр нэг яг тий баба явгагийн царай гаргаад байгаа байхгүй. Гэхдээ та нар хулигдуулах хүмүүс нь та нар учраас та нарт бол аюу тийм эмнэлэг тусч байгаа. Бидний хувьд бол энэ нэмэгтэй юу гэж харж байгааг гэвэл үнэхээр авьяас шүү. Ингэж бодож сурах гэдэг өөрөө. Ёо, лусын дагин цаашаа. Ёо, идэг аваач. Энэ бол ингээд хагадгаа хийлгэсэнгүй шүү дээ тийм үстэй. Тийм шүү дээ. Ёо. Кристиан агуул яра. Ёо, нэр ингээд. Зүгээр нэрээ. Одоо энэ шүү дээ тийм өөрөө. За, одоо чи кинесээ өөрийгөө үзүүлэн дээ. За, тэгсэн сэтгэлдлүүд нь ингэнэ. За. Нэрээ ямар амир юм бэ? Ийм сайхан бүсгүйтэй уулзч цуг хоноод жаргаж цэнгээд өглөөнс ирсэн чинь хажууд нь ийм царайтай хүн байж би яг трама авах байхаа гинэ. Ёо. Сэрэ харсан чи шүд бүдэ гаргаад тавьчихсан те. Ёо. За бодогтой өгнүүдийн будгийг нь арилгаж байж л идэх юм шүү. Ийм амар царайстай юм байж яаж ингэж хурдаг байна? Ер нь эвгүүл юм байна. Эсвэл гэрлийн хүчээр зураг дээр гой гараад байна уу? Үнэхээр ингэж хувраад байна уу? Бүтээлч эмхтэй шүү. Бүх бичлэгүүдийг чинь үзэх дуртай. Яг тань шиг будах гэхээр үнэхээр авьяас тутаад байдаг. Гэхдээ л биширч явдаг шүү. Та мундаг шүү гэж бичсэн байна. Энэ бол эмхтэй хүний л бичсэн сэтгэл. Тэгэд хоёр нь эрэгтэй хүнийх л байна л да өөрхий. Нэрэл ингээд одоо юу дэ өөртөө ч итгэхий аргагүй гэдэг шиг. Энэ будагтай хүүхэн мөхөнд бол итгэхий арга үнэхээр алгаа. За би одоо бас юу яана. Эмэгтэйчүүдтэй юм гоё ирч хүч өгөхөөр гоё мэдээлэл хүргэнэ. Манайхан орч ирээд хараарай. За өмнөс солонгосын жүжигчид тэргүүтээ эмээнэр орчин цагийн эмээнэрийг одоо үзэх хандлагыг бүрэн өөрчилж эхлээд байна. За жишээ нь жүжигчин Ён Самуул гэхэд би ер нь хэний төлөө амьдраад байгаа юм бэ гэснээр шууд заяа. Mercedes Benz машиндаа суугаад 5 отод очид буудалд өглөөний цай ганцаараа ууж байгаа бичлэгээ цацсан. За 80 настай жүжигчний хувьд манайхны ярьдгаар өвтөлсөн болохоос үхсэн биш гэдэг үгийг бүр шин төвшөнд хүргээд байгаа. За жишээ нь нас дээр гарсан гээд би тухтай эмээ загвартай овц өмсөх биш, гялалзаж гялтгансан, тансаг кэнцер донжтой овц өмсөж амьдралын хэм маягаа ч гэсэн огцон өөрчлөх аяныг эхлүүлсэн. За 4-р сарын 24-нд YouTube сувгаа нээснээс хойш ердөө 3-7 хоногийн дотор 144,000 дагагчтай болоод байгаа энэ жүжигчин маань бидний толгойд байдаг настай эмэгтэйчүүдийн тухай хвшмэл ойлголтыг жинхэнэ утгаар нэвтэж байна. За 80 хүрээд хүн мэдрэмжээ алдтiin бишээ. Мэдрэмж нь дотроо байсаар байдаг гэдгийг хүмүүст ойлгуулахаас гадна амьдрал, аз жаргал, инээдхөөр, нулимс ухаарлаар дүүрэн байдгийн хажуугаар хүн цэнгэлтэй зугаатай биеэ даасан тэрслүү хөгжөө амьдарч болно гэдгийг нотлохоор энэ сувгаа нээсэн гэж мэдгдсэн байлээ. Энэ хүн тэгээд 80 таа хүн юм уу те? Тийш дээ.
Одоо энэ болохоор энэ нөгөө нэг жүжигчин эмэгтэй энэ хар үстэй нь болохоор жүжигчин нь нөгөө гаргаж байгаа нь бас нэг загвар зохион бүтээгч эмэгтэй байгаа шүү заяа. Хоёр эмэгтэйг харуулдаг байгаа. За түрүүн хэлсэн нөгөө нэг Mercedes-Benz унаа 5 удаа зочид буудалд ороод ингээ өглөөний тансаг цай ганцаар ууж байгаа бичлэг нь одоогийн байдлаар байна штэ. 2.9 сая хандлт аваад байгаа. За өөрөө энэ тухайга амьдрал богинох штэ. Ер нь бол мөнгө ингээ авсандаа аваад ороод өгөхгүй тийм үү? Мөнгөгүй байсан ч гэсэн жаргад цэнгэж байгаа л авсандаа орохыг илүүд үзнэ гэж ярьсан. За гэхдээ эрүүл мэндэ сайн сайдар харгалцахыг сануулсан байна лээ. За яг өөрийнх нь үгээр би уншиж байгаа шүү. За ингэж бичсэн байлээ. Гуйлагчин шиг хоол идэх юм бол 10 сая вооны хувц өмсөж яатын гэж бичсэн байлээ. За 1965 онд дебютээ хийсэн жүжигчний хувьд эцэг эхээсээ зөрж нөхөртөөгөө гэрэлсэн. За нөхрөө бурхан болсны дараа 2 хүүхдээ ганцаараа өсгсөн. Гэр бүлээ тижээнд итгэх гэж нойр хоолгоо зүтгэж байсан гэх мэтчлэн амьдралын түүхээ бас хуваалцсан байна лээ. За жишээ нь одоо ингээд Америкт очиод оёдлын үйлдвэр туслах хийжээ, Гуанзанд бэлтгэгч ингээд зөндөө ажил хийж үтсэн байлээ. За одоо харин амьдралдаа маш энгийн зориг баримталдаг. Гэртээ суугаад байлгүй гар, сайн ид, жаргалтай амьдардаг, идэвхтэй бай, хаашаа чамаагүй яв, нас нэмсэн ч утга учиртай нэм, урсгал дагаж битгий өтөл гэсэн юм философитой амьдардаг энэ супремэ яахаарахгүй олны анхаарлыг татаад хайр хүндэтгэлийг нь хүлээгээд байна. Гэхдээ энэ 80 настай жүжигчин эмээ маань энэ трендийг ганцаараа түүчээлээгүй. 73 настай загвар зохион бүтээгч Жан Мюн Сук мөн энэ трендэд оролцож 980 мянга гаруй дагагчтай болоод байгаа. За 40 гаруй жил загварын салбар зүтгэсэн эмээгийн хувьд бас л амьдралын этгээд хэв маяг уламжлалт бос үзэл баримтлал нийтлэл эмээ нарын өнгө төрхөөс огт өөр буюу илүү ганган, илүү хөгжүүн, илүү хөдөлгөөнтэй сахилахгүй амьдралаараа алдартай гинэ. Тэр өмсцэн падааж сиси цаашаа. Бүр лааж байгаа өстэй. Амар. Гэтэ ер нь бол хүн тэг ингээд сэтгэлгээл залуу байвал нас бол яг үнэндээ тооштэй гэдгийг одоо ингээд амар гоё харуулад байгаа байхгүй юу. За сэтгэлдлүүд нь ингэсэн байлээ. Өнөөдрөөс би амьдралын зорилготой боллоо. Энэ эмээнэр шиг амьдрах чадахгүй бол би амьдрах гэж хичээхээч боллоо. Өвтөл наснда яг ийм байхыг одооноос манифест хийн гинэ. Хийхээ хийж үзэжээ. Анхнаасаа л тэрслүү сүнстэй хүмүүс байсан болохоор өтөлсөн хойноо ч гэсэн амьдралын нормд баригдахыг хүсээгүй юм байна. Мундаг байна. Сайхан харагдаж байна гэсэн байна. Энэ эмээ нарыг секс хийдэг гэвэл би л итгэгээр харагдаж байна гинэ. Хийж байгаа шүү задч. За Улаанбаатар хотод 18 цаг 27 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар 5 тэрбум хүртэлх бараа татаа авах барьцаагүй зээлийг олгож эхэллээ гэд Ариг банк хамтран ажиллаж байгаа. За Ариг банк 2025 оныг худалдааны салбарыг дэмжих жил болгон зарласан. Тэгэхээр энэ жилийнхээ хүрээнд бол бараа татаа авах барьцаагүй зээлийг одоо сүлжээ дэлгүүрийн ханган нийлүүлэгчтэй зориулсан олгож байгаа. Өөрөөр хэлэх юм бол та одоо ингээд сүлжээ томоохон дэлгүүртнийг бараа нийлүүлдэг хүн бай гэж бодъё л доо. За тэгэх юм бол та энэ бараа татаа авах барьцаагүй зээлийг авах боломжтой гэсэн үг. За энэхүү зээл нь харилцагч таны эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг одоо хамгийн таатай нөхцлөөр шийдэж өгснөөр онцлог буюу 5 тэрбум төгрөг хүртэлх зээлийг ямар ч үл хөдлөх хөрөнгийн барьцаагүйгээр хурдан шуурхаа олгож байгаа шүү. За зээл шийдвэрлэх хугацаа нь 2-5 хоног, зээлийн хэмжээ нь 5 тэрбум төгрөг хүртэл шүү. Хугацаа нь 12-оос 24 сар хүртэл. Одоо жишээлбэл ингэж байна. Тус бүтээгдэхүүнтэй номин сүлжээ дэлгүүр гэрээ байгуулсан тул номингийн харилцагч та бүхэнд энэхүү зээл нээлттэй болсон. Бус худалдааны салбарын бизнес эрхлэгчид ч мөн Ариг банктай холбогдорой гэсэн байна. Ариг банк 2025 оныг бол ингээд тэртээ тэргүү та бүхэнд саяны хэлдэг ингээд юунд хийж ил бараа татан авах харилцагчдыг харилцагч худалдааны салбарыг дэмжиж болгосон. Тийм учраас та энэ 5 тэрбум төгрөг хүртэлх зээлийг авах бол ийм эрхтэй болж байгаа юм байна шүү. Эрдэнэт дархан болон Улаанбаатар хотын салбаруудаар энэхүү аян үргэлжилж байна. За тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь 70 10 Т1 гэдэг утаснаас аваарай. 70 1001 гэсэн үг. За Ариг банкаас салахгүйгээр өчөөд Facebook руу ороорой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ариг банк 5 тэрбум хүртэлх бараа татаа авах барьцаагүй зээлийг олгож эхэллээ гэд хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За үргэлжлүүлээд Данжигын өргөх дараагийн мэдээллийг хамтдаа сонсъё. За хэнгсэн. За нэг Озонпик гэж нэг юм өстэй аль дээрээс хойш сонсогдоод байгаа. Бүү юм болж байгаа. За Озонпикаар бол хүмүүс ингээд төрөл арилжиж тунхаа олж гарч ирээд байна гэд ингэсэн. За тэгсэн чинь Озонпикийг нь яриад байсан чинь өөдг нь чихрийн шижинтэй буюу энэ сахарын өвчтөй хүмүүсийн хэрэгэлдэг юм болж таарсан. За энэ тариаг тарихлаар яадаг вэ гэхээр хүмүүс ингээд нөгөө нэг за миний л ойлгосноор шүү.
идэх дур хүслийг нь багасгачдаг. Тийм, ер нь бол тийм. Тарган затгалан байгаа юм шиг санагддаг болчдаг. Тийм учраас тэрнээс нөлөөлөлтөд ингэсэн. Одоо Оземпикийг үйлдвэрлэдэг компани нь бол зөвхөн яг энэ турах сонирхолтой хүмүүс зориулаад тийм энгийн хүмүүс зориулсан арай жоохон хямдхан бүтээгдэхүүн гаргаад ирсэн. Тийм. $1000 байсан бол $500 руу ч үлээ оруулаад ирсэн. Их хямдруулсан. Тэгсэн чинь ахаад өөр энэ тэнд нөгөө нэг эмнэлгийн Британд компаниуд бас энээс чамдханыг гаргаж ирээд байна гэсэн. За тэгвэл Оземпикийн чинь дагсан нэг шуугаан яриадах юм. За. Одоо үргэлжилж байгаа энэ үеийг хоолны дуршилд дарж өөх шатаадаг эм тан тархины 90 үе гэж нэрлэхэд бол болохгүй юм байхгүй. Оземпикоос гадна өчтөчнөө тураах эм бэлтэмдүүд тарилгууд гараад сүүлийн үед амттай болгоно ярьж байгаа. Тэгвэл яг энэ тарилгуудтай холбоотой нэг хэрэгдэгцээ. За. Бразилийн инфлюенсер бүсгүй найз залуу нь өөрийг нь тураахын тулд унтаж байхад нь Оземпик тарьсан эргийг илчилсэн. Яана. За. Тий. Өөрөө хүсээгүй байхад гэсэн үг юм уу? Тийм шүү дээ. За. Дебород ууг нь нэг тийм тарган хүн биш. Энэ хүүхэн юм уу? Солиод байгаа юу хүн биш үү? Солиод байгаа юу хүн. Йой. Дебород англ гэдэг энэ бүсгийн хувьд өмнө нь үерхэж байсан залуу нь өөрийг нь байнга гоочилж таргангахаа бүдүүн хүүхэн тураач турахгүй бол муухай байна гэх мэтэр үгээр иддэг байсныг нь ярьжээ. За. Тэгээд бүсгүйч найз залуудаа хайртай гэж тухайн үед бодож байсан болохоор үгэнд нь ороод найз залуугаа жаргалтай байлгахын тулд тураах элдв дээдийн юм хэрэглэж хоол ундаа сойгоод 9 жороор л өөрийгөө зовоодаг байж гэн. Йоо. Энэ нэг хүнд таалагдах гэж ингэж өөрийгөө өөрчлөлмөөргүй байна хүүхнүүдээ. Тэ хойлоо нөгөө нэг амар хөглөө урт олгосон хүүхний талаар яриа өстэй тий. Яана. Нөгөөдгөө салаа явцсан. Тий. Бүр яс залгуулчаад агтан салаа явцсан шүү дээ. Тэгсэн өнөөх залуу нь 2024 оны 2024 онд 3 сарын турш бүсгүйг унтаж байхад нь биеинд нь Оземпик тарилгыг тодорхойгүй тунгаар шахаж байсныг нь олж мэдсэн. Яана тэр чи угаасаа ингэж хүүснээ нөхөө тойруулаад ч гэлөө хөвлөрөөгөө тарьдаг гэсэн шүү дээ. За. Ядахад бүсгүй өөрөө бясалгал хийж байгаад маш гүн нойрсдог. Нэмээд энэ үеийг нь ашиглаж яг бясалгасан үеэр нь найз залуунд тарьдаг байсныг мэдсэн. Ямар амар хэрэг вэ? Дасгал хөдөлгөөн яг хийхээс гадна эрүүл зөв хоолдог бүсгүй гинэтэл эрүүл бусаар хэмжээний жин хаяад арьсан сулраад ирснийг анзаарсан байгаа юм л да. Гэхдээ л өөрийгөө турж байна гэж бодсноос хин нэг хүн тариад байна гэж ерөөсө бодоогүй. Хүү энэ хүүхэн чинь ийм болчихжээ хүүдий. Тэгсэн нөгөө залуу нь аль харъя. Би нэг хүүг хэрэг турдаг. Оо нэг том уруулал үлдээ шиг. Тэгсэн байна. За. Хөрхий. За тэгсэн нөгөө найз залуу нь 38 настай бүсгүйг тарган хөгшин гэж голоод туранхай залуу бүсгүйтэй нийлэхээр хайжээ. Хөө. Салах үедээ харин залуу нь Оземпик тариулаад ч турдаггүй гахаа гэх мэт үг хэлснээр унтаж байхад нь юу болоод байсныг бүсгүй ойлгосон. Яана. Яг ийм юм болдог байхгүй хэвээр. Хоёрдугаар төрлийн чихрийн шижинтэй хүмүүс зориулсан энэ тариаг хүмүүс турах зорилгоор их ашиглаж байгаа. Сарын төлбөр нь бараг $1000 гэгдээд байгаа. Энэ тарилгыг найз бүсгүйгээ унтаж байхад нь тарьсан нөхөр бол нилээд гүйлж байна. Тийш. Энийг шүүхт өгöd одоо энэ шорон суулдан гэхлээр хууль эрхцэн үндэслэл байхгүй байна уу? Одоо хиймэдгүү гэхдээ ямар ч байсан хүн хүсээгүй байхад ингээд нууцаар янз бүрийн тарилга марлах хийнэ гэдэг чинь угаасаа амар ёс зүйн асуудал шүү дээ. Хүмүүс хэн гэдгийг нь мэдэхгүй ч гэсэн хайж олохгүй ч гэсэн энэ мэдээг шеэрлэж доромжилж дайрч байгаа. За. Хүнийг зөвшөөрөөгүй байхад мдээгүй байхад нь ийм үйлдэл хийх чинь хүчин хийснээс ялгаагүй шүү дээ. Эрүүгийн хуулиар шийдвэрлэх хэрэгтэй гэсэн байна. Тийм. Сэтгэлдлүүд нь тийм балиар амтнаас салах хэрэгтэй штэ. Хүүхнүүд чинь ямар тэнэг юм бэ? Сайхан л өсгөө байна. Зарим ирчүүд ёстой эргүү байх юм аа. Сайхан хүүхний хажууд байх эрхгүй л байж таа гэсэн мэн. За. За иймэрхүү аюул бол энэ Оземпикэд дагаад шуугаад сэвж байна. Ууг нь янзын гоё хүүхэн байгаа үстэй энэ чинь. Оо юу ярьж байгаа. Тэгээ ийм амтны энэ чигээр нь байдгаад хажууд нь байж чадахгүй бол одоо тэгэл заяач нь тэргээ. Заяач нь тэр гэхээс одоо нэрээ. За, одоо миний ярих байгаа хэрэг аюу амар заяа. Калифорни мужид болсон эргээ. За, өнгөрсөн 2 сард тус мужийн иргэн Отис Адиксон гэдэг иргэн нас барсан юм байна л та.
Гэр бүлийнхэн ч тэр ном ёсоор нь оршуулгын зан үйлийг үйлдэхээр Харрисон Россын оршуулгын төвд захиалга өгч төлбөр мөнгөө төлсөн. За. Ингээд 4-р сарын 7-ны өдөр бидтэй аягүй сонио гайхадах юм. 2 сард нас барсан хүнийг За. яагаад 4 сарын 7-ны өдөр салах ёсгүй. Тэгэхээр магадгүй энэ хооронд одоо задлан маддан хийсэн ч юм уу, нэг юм гадны нөлөөтэй нас барсан ч юм уу, нэг ийм л юм болсон юм шүү. Ингээд 4-р сарын 7-ны өдөр салах ёс гүйцэтгэх хугацаа болоод танил дотны хүмүүс нь одоо салах ёсоо гүйцэтгэхээр ирээд бүр ингээд шок. Яасан гэж бодож байна. Мэдгүй. Учир нь авсан дотор Отис Аддингсон биш огт өөр хүний зогцсол хийсэн байсан. Ямар юм бэ? Мэдээж ойр дотных нь хүнээ таныхын дээр таниад ингээд шууд хэрүүл тэмцэл хийтэл нөгөө оршуулгын газрынх нь яасан гэж. Хүүе энэ та нарын тэр Отис Аддингсон чинь мөн штэ гэдэг хариу өгөөд ингээд Аддингсны гэр бүлийнхэн 5-р сарын 15-ны өдөр Харрисон Росс гэдэг энэ оршуулгын төвийн эсрэг албан ёсоор гомдол гаргасан. За Аудо хаант нь CBS сувагт өгсөн ярилцлаганда ахын маань хослолтой огт өөр танихгүй хүн хөвтөж байсан. Би ахыгаа эхлээд ингээд би барсан болохоор царай төрх нь өөрчлөгдөжээ гэж бодсон ч гэсэн ах маань яаж ч утсан тэгтлээ харлах боломжгүй шүү дээ гэдэг бодол толгойд орж ирээд байсан гэж ярьсан ба. За мэдээж оршуулгын газрынхантай бөөн хэрүүл болсны дараа ахыхаа одоо амьд ахуйн зургийг нь үзүүлжээж авсан байгаа хүн ах нь биш гэдгийг бол нотолсон. За харамсалтай нь холио солиог нь гаргах гэж цаг алдсаар байгаад аав гахтайгаа салах ёс гүйцэтгэх хугацаа маш богино үлдсэн гэдгийг энэ бүсгүй ярьсан байлээ. За хайртай дотных нь хүний бие цогцтой ингээд тухгүй хандаж сольж өөрчилсөн энэ үйл явдал хүмүүсийн сэтгэлд сэв сулгахаас гадна нилээд бухимдуулсан. Одоо гэр бүлийнхэн нь ямартаа ч энэ хэрэгээс шалтгаалж оршуулгын газрыг шүүхэд өгöd байгаа. За сэтгэгдлүүд нь гэхдээ ямар амир юм бэ чи? Хин ч харсан уурлаа штэ ямар мэдрэмжгүй хариуцлагагүй тэнэг хүмүүс вэ гэсэн байна. За миний хайртай дотны хүнтэй ингэж харилцвал би энэ газрыг галдан шатаах байсан. Харин ч эднийх 50 хандаж гэсэн байна. Инээж болохгүй гэдгээ мэдэж байгаа ч ах маань арайч тэгж харлах ёсгүй гэдэг дээр яах аргагүй инээж гэлээ уучлаарай гинэ. Өөрөө өнгө тарстал өсгүй байна л да. Гэхдээ тэ энэ өштэй өнгө тарснууд ч дотроо бас ингээд янз байдаг шүү дээ. Янз байдаг. Тэгэхэд үгүй би жишээлбэл яг тэр хоёр дахь хүн шигтэй хэрэв миний ахыг ингээд цогцыг нь хүнтэй солиод ингээд тэгэхэд өөрсдөө гүрийгээд наад чи мөн штэ гэдэг ингэх юм бол ястаа ясаа зайдал үзэн шүү дээ угаасаа. Би бол өстэй ясаа зайдал үзэн. Тийм шүү дээ. Ясаа зайдал үзэн. Амар. Ийм амар хариуцлагагүй байна гэж. Яг гоо тэр 2 сар марыг бол би ойлгож байна л да. Аштаа гинт хэрэг мэргийн зайдаас ирсэн бол тэр хүний чинь бас нэг задлан модлон инээ тэр шүүх шинжилгээний үзлэг гэд зөндөл юм болдог. За хамтран айлгч яриад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 18 цаг 37 минут болсон нэвтрүүлгийн хамтран айлгчаар Хэмэр хөшгөний дэлгүүр хамтран ажиллаж байгаа. За таны гэр бүлд хөвөн даван болон майлангийн давуугаар химийн бодисгүй хөнгөн, эрүүл, замун эко 99% нарны хамгаалалтай агаар сайн нэвтрүүлдэг байгальд хоргүй сэтгэл дамар хөшгийг хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлсэн юм боломжийн үнээр санал болгож байгаа. За чанартай гэдээ бас нэг тийм их үн нэмэлгүйгээр хэрэглэгч танд бас санал болгодгоо. Тэгэхээр чанартай хөшгийг эдийн төвчөд бас үзээд мэдрээрээ. За эднийхээс Store Pay Pocket Zero Lens цэгийн апаар захиалан бас авах боломжтой. Аваад дараа төлөхөр угаасаа нөгөө шимтгэл хүү TQ-ээр хөшгөө авах боломжтой шүү дээ, тийм ээ. За тий. За одоо чи ингэж байгаа нөгөө нэг манайх ч нэг юм барилга барьдаг жоохон удирдaltaй учраас сая дулаарангууд нөгөө дутуу байсан, жоохон дутуу байсан барилгууд гялс ажиллааг үцээгээд ашиглалтанд ороод ингээ зөндөө юм болж байгаа. Шинэ байрч тэр офисч тэр цуслан болон гэртээ ийм шинэ өнгө төрхтэй хөшиг авахыг бодвол та бүхэн энэ Хэмэр хөшгийн дэлгүүр рүү очиорой. Эднийх танд хөшиг түүл, босоо туусан хөшиг, түүлтэй түүлгүй модон болон хулсан хөшиг, ром хөшиг, комбо хөшиг, хүрээтэй хүрээгүй жайлуулсан хөшиг болон хуйлдах хөшиг гэдэг ерөөсө хөшигний бүх төрлийн хөшгүүдийг танд санал болгож байгаа. За дээр нэмээд эднийх ямар үйлчлэгээнүүдийг нэмж өгдөг вэ гэвэл танаа гэрт чинь очиод зөвлөгөө өгнө. За танах ийм декортой юм байна. Одоо дотоод цэцэлтэй юм байна. Тэгэхээр ийм хөшгөн дээр шүү. Танаа одоо парч нь өндөр юм байнаас хандаа байдаг юм байна. Хандаа байдгүй юм байна. Энтэй холбогдоод ийм байвал дээр шүү гэд. Тэгээ өөрсдөө мэрэгжлийн хүмүүс хэмжээг нь аваад тэдтэй ийм байх ёстой шүү гэд. Тэгээ мэрэгжлийн хүмүүс нь өөрсдөө сурлуулж өгдөг ийм үйлчлэгээнүүдийг ч гэсэн
хийж өгдөг юм байна. Тий. Би оюутны ангийн охиноосоо сая хөшгөө авсан л да. Гэтэ би яг зөвхөн үн ханшийн талаар л ярих гад байна. Би болохоор зэрэг хоёр өрөөндөө хоёуланд нь манайх угаасаа нар тусдаг цонх учраас яг ингээ гэрэл бууруулагчтай. За хав 10% ингээ болчихно. За тэгээд хоёуланд нь чүүлдэнгүүд нэг өрөөнийх нь хөшгийг манай ангийн охин учраас ингээ бэлгэлж байгаа юм заяа. Гэхдээ би одоо үлдсэн мөнгө өгж байгаа штэ. Үлдсэн мөнгө нь 822 мянган төгрөг. За тэр чинь ингээд 2 чүүл 2 хөшөг тэнгүүдээ дахиад нөгөө ингээд зүүдэг мүүдэг бүх юмтай. Тэнгүүдээ ингээд тэр чинь цаанаас нь ингээд би нөгөө хэмжээг өгсөн байнгут өндөр өргөнөө өгсөн байнгут манай ангийн охин ингээд ойж моёод бүгдийг авчираад тэнгүүд хөшөг тогтоох хүн нь хүргэлтээр авчирч өгтөө өөрөө хөшөг тогтоогч могтоогч өрөмдөд ингээ бүх юм тогтоод өгчин заяа. За тэр хүнд нь болохоор 70 мянган төгрөг өгсөн. Тэгээ би нэг хөшгөө бэлгээр авсан мөртлөө л ингээд 822 70 мянга 900 мянган төгрөгөөр авсан байгаа дагааз. Тэр ер нь бол хөшгөний үн нэг ийм л байдгийм байлээ шүү. Гой хөшөг авал. За тийм л юм байна, тийм юм байна. Одоо тэгээ яг бүх насаараа амьдрах гэж байгаа наран чаруулаг гिचэлтэй биш. Тэгээд эднийх одоо яг саяны миний авсан бүх үйлчлэгийг л хийж өгнө гэдэг байгаа сте. Яг бүгд хийж өгч байгаа байхгүй. Тэгэхээр илүүдэл өрөнгөө мэдээллийн та 8622 44 44 гэдэг утаснаас аваарай. 8622 44 44. За химэр хөшөг гэж шууд гэрэлээр бичээд Facebook пэйж рүү нурах боломжтой. За хангаа хотны баруун талд цөөл эмнэлгийн залгаа бид нар GoTo Market-ыг бас зөндөө их ярьдаг байсан. GoTo Market-ийн хоёр давхарт нь 205-аас 207-д химэр хөшөг гэд эдний дэлгүүр байгаа шүү манайхаа. За өнөөдөр нэвтрүүлгийн хамтран аялагчаар химэр хөшгөний дэлгүүр хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдрийн миний мэдээнүүд чинь бараг дандаа л эмгтэй хүний тухай мэдээ явуулчихлаа шүү дээ, тийм үү? За энэ одоогийн мэдээ болохоор үнэхээр азтай үг юм аа. Үнэхээр супер эмгтэй ч гэх юм уу. Калифорни мужийн иргэн Tiffany Slayton гэдэг юм бүсгүй эдгээр өдрүүдэд нэгдсэн улсад бол интернет даяар баатар болоод байгаа юм байна. Засан шуурганы үеэр төөрөөд замаа олохгүй уул нь 24 хоног амьд. 24 хоног шүү. 24 цаг биш. 24 хоногтой амьд үлдчих чадсан бүсгүй яа харахгүй олны агаарны төвд байна. Анх бол Калифорни мужийн зүүн зүгт байдаг 3048 метрийн өндөрлөгт гарахаар явсан ийм уучин юм байна л да. Харамсалтай засан шуурга болоод уучин бүсгүй маань замаасаа гарсан. Ингээд эргэж замаа олохын тулд 24 хоногийн турш нийт 13 засан шуурганы нүүр үзээд. За 32 км газрыг ямар ч хорогдох нөмөргүйгээр өнгөрүүлсэн энэ бүсгүй ууланд байх цоожгүй байшингаас олдож аврагдсанаас хойш хэвлэлийн баг хурал зарлаж үзэж туулсан бүх юма нэггүй ярьж одны хайр үндтгэлийг хүлээгээд байна. Пүү ямар мундаг юм бэ те. Гэхдээ хүний бас нэг ус хуй гэж нэг байна. 24 хоног бодох 2 цагч болоход хүн шуурганд өгөхөд өгнө шүү дээ. Тийш дээ. Шуурга шүү дээ. Тийш дээ. За Серагийн айн бүс газар төөрсөн бүсгүйг хайхаар уг нь бүрэн хэмжээний эрдлийн баг гарсан. 1500 км2 талбайд хайсан боловч олж чадаагүй юм байна. За бүсгийн сурагч гарахгүй олон хоног болж байх хооронд засан нурангад дарагдангаа алдаж хавцлаас нисэнгээ алдсан гэж байгаа юм. Энэ хоорондоо яана хоол хүнсний гүн тутмагшилд орсон ч эр зориг амьд үлдэнэ гэсэн цэвэр хүслийнхээ тусламжтайгаар амьд үлдээд өөрийн үдэс туулсан бүхнээ хөөрнөд сууж байгаа. Tiffany Slayton-ы түүхээр удахгүй ном бичигдэж явандаа энэ Холливуудын кино гарах нь цаг хугацааны асуудал болоод байна гинэ. За удахгүй бид нар нэг ийм 24 өдөр ууланд ингээд амьд үлдэж чадсан бүсгүйн тухай киноч үзэх нь номч унших нь. Тэхнэ. За үндэс суулгаж идчихсэн гэж байгаа юм. За сайлуулж ууж амьдарч явсан бүсгийн хувьд бол энэ 24 хоногийнхаа хугацаанд 4.5 кг турсан. Өөрөө эмнэлэгт диализын аппаратны техникчээр ажилладаг болохоор ангаахын мэдлэг бол сайтай байсан юм байна. Бас. Тиймдээ ч амьд үлдэх магадлал нь бага гэдгийг ойлгоод 911 рүү залгах гэж оролдсон. Гэвч сүлжээгүй офлайн бүсгүй интернетгүй орчинд ажилладаг GPS нь 28.8 км зайд Starbucks-ийн энэ салбар байгаа гэж зааж өгсөн гэж байгаа. За. GPS. Ингээд шуударч замдаа гарсан. Замдаа үдшид туулсан юм болгоныг сонсоход энэ бүсгүй бол ёстой л нэг амьд явж алтаа ягнаас усуух хувтай хүн гэж те. Өөхөх цаг нь болоогүй хүн гэдэг штэ. Наадхны чинь шорон бор хийх болоогүй юм байна гэж. Ингэж л бодогдож байгаа юм. Үнэхээр одоо юу эсийг үзнэ вэ тийм үстэй.
засан нурангад дарагдангаа алдсан, хавцлаас нисэж үхэнгээ алдсан, хоол хүнсний дутамгшилт орсон зөвхөн үнцээр хоолоо яваад байсан. Йоо, ямар амар юм бэ. За, сэтгэлдлүүд нь За, үнэхээр ганг кул эмхтэй байна лээ. Ямар ч юмд бууж өгөхөөргүй дайчин сүнс мэдрэгдэж байна лээ. Респект ихчээ гэсэн байна. тийм байна. Над чих хүн бол эхний өдрөө л үхэх юм байна. Энэ мэд зүйлсийг даваад амьд үлдэнэ гэдэг хүний дотоод хүч чадалтай яа харахгүй холбоотой шүү гэсэн. Үнэхээр тийм. Бас тийм. Үнэхээр би амьд үлдэн би даван туулж чадна гэсэн тэр одоо тэмүүлэл зориг бол хүнийг ингэж гоё ингээд тэмцэгч болгож байгаа. Тэгэл буугаад өгчүүл тэгэл хөлдөөл үхгүй шүү дээ Тийм. угаасаа. За би чи ингээд хөлдөж өгөх юм шиг байна да. Намайг одоо үхээс өмнө авраасаа гэж бодвол тэгэл Тийм. хөлдөөл. Тийм. За цаанаасаа л нэг сайн найз байхаар энергитэй эмхтэй юм а. Өрөөнд ороод өрөөг хөгжөөдөг бүх хүн сэтгэлээр унсан байхад итгэл найдварын гал өрддөг ийм эмхтэйчүүд бол байдаг. Тийм л эмхтэйчүүдийн нэг юм шиг байна. Энэ эмхтэй бол ийм аимшигтай сорилтыг өрхөнд авах байхаа гэсэн. Энийг survive гэж байгаа. Нөгөө даван туулах чадвар гэж бол яг энийг хэлдэг гэсэн. Surviving буюу даван туулах чадвар гэж нэрлэдэг. Тэгээд энэ эмхтэй бол үнэхээр одоо баатар болохоос ч аргагүй юм байна. Үнэн. За, өстой мундаг эмхтэй байна. За, би одоо бас нэг амар хүүхний талаар ярьж өгье. За. Амар гэх юм уу эсвэл баатарлаг гэх юм уу? Гэтэл энэ үнэхээр зоригтой эмхтэй. За. За, Гайти улсад болсон эргээ. Гайти улс бол ядуу зүдүү дээрээс нь нэмээд дотооддоо гэмтэргийн бүлэглэл ихтэй ер нь л бас нэг тийм 50 бус амьдралтай орон штэ. За, тэгсэн чинь нийслэл Порт-Ауприйн хотод нэг хэрэг болоод ер бусын энэ хэрэг хэвлэлүүдийн нүүрэн дээр гараад байна. Хайти гэхлээр одоо манайхан гинт ингээд санаад ч орохгүй байж бодвол саяхан нэг актер газар үзэлт бол тэр ч штэ. За, энэ газар үзэлт зориулаад нөгөө бүх одуудын дуу муу амар дуу муу явсан штэ. За, ер нь ямар ч амьд хүн мафиас гэмтэргийн бүлэглээс айдаг те. За, тэгэлгүй. За, тэгвэл Гайти улсын иргэн нэгэн эмэгтэй гэр бүлийнх нь 8 наснд хүрсэн бүлэглэлийн 40 гаруй гишүүнд найр тавьж за эмпината гэдэг үндэсний хоолой ээж өгсөн. Манайхаар бол ер нь хуушур. Хуушур л гэсэн үг. За, ер нь бол амттай сайхан олноос хинч буцахгүй. Тэр тусмаа ирчүүд бол бүр буцахгүй. Харин нэр нь тодорхойгүй энэ баатар эмэгтэй Viv Ansam нэртэй бүлэглэлийн 40 гишүүнд хордуулсан эмпината хийж өгөөд амь насыг нь хөнөөс хэрэг гараад байна. 40 мафийн гишүүнийг бүгдийг алаа ийцсэн. Эдний гэр бүлээр оролцсон. Гэр бүлийг сүтгсэн. Тийм. За, ер нь яг жинкнээсээ шийдсэн хүн чинь штэ. Тийм харин. Жинхэнэ шийднэ гэдэг чинь. Амтад эмпинатагийн эзнийхээ дараа бүлэглэлийн гишүүдийн гиз хүчтэй өвдөж бүгд бөөлжөж түргэн ирэхээс өмнө амьсгал хураасан. За, өмнө нь цагдаа байгаад хожим гэмт бүлэглэлийн толгойлогч болсон Жими Чрайзер гэдэг нөхөрт харьяалагддаг 40 хүн ийхүү хортой эмпинатагийн хорогч болоод байна. Гэтэ энэ толгойлогч нь өмнө нь цагдаа байсан гэхлээр аюу амар агааз. Тийм байна. Одоо тэгээд энэ хүмүүсийн санаа зовж байгаа юм нөгөө энэ одоо цагдаа нар энэ хүүхнийг яах болоо гэдэг дээр амар санаа зовж байна. Одоо наад хүүхний чинь шоронд нь нохол л да. За, мэдээж хариу цохилт эрхэн тодорхой байсан учраас бүсгүй гэрээсээ шууд зогтсон. За, удаачгүй Кенскоф дүүрэгт байдаг гэрийг нь галтан шатаасан. Ийм амар юм бас тэр хараа. Харин эмэгтэй 40 иргэнийг хордуулсан хэрэгээ хүлээгээд цагдаа нар дээр өөрөө сайн дураараа очсон гэдэг мэдээлэл бол одоо цацагдж байна. За, сэтгэгдлүүд нь хүний аминд хүрснийг нь буруудгах гэхээр гэмт хэрэгтнүүд гэж бодохоор зөв ч юм шиг. Гэхдээ хууль бол хууль юм да гэсэн байна. Ирчүүд хоолноос нэг болноо. Тийм л амттай байсан болоо 40-40-үлээ идэж үхтiin бах та гинэ. Мундаг зоригтой эмэгтэй наа. Өөрөө ирэхгүй огшлоо. Цагдаа нар байхад нь амийг нь хөнөөчих үедээ л гэж байна. Ер нь бол. Гэхдээ тэр гэрийг нь шатааж байгаа хүмүүс шүү дээ. Энэ зүгээр аль шоронд очисон шоронд нь хөнөөн л дөө. Амар. Мап бол мап штэ. Гэтэ энэ эмэгтэй байна штэ ингээд би энэ эмэгтэйгийн оронд бол те яадгийн би гэр орныхаа одоо юу гэдгийг өшөөг авч чадсан юм чинь ингээд бардам зогсох юм болов. Үгүй эсвэл заа юу. Одоо магадгүй одоо эний чинь ингээд эргүүлээд эсвэл амар тамалж момлоод амар юм болох үедээ гэдгээс би бол санаа зовоод байгаа байхгүй юу. Тэгснээс бараг тэгээд нэгэн төвшөөгөө авцсан чи яад ингээд өөр дахиад нэг 41 төхөшөөрөө нийтчих байсан байхгүй юу. Тийм бас тэгж болох байсан тийм. Тэгээ нэгэн төвшөөгөө авцсан уу авцсан. Тэгээ одоо энэ хүний юу үлээж байгааг одоо таашгүй шүү дээ амар. Тийм байгаас тээ. Тийм. Одоо юу гэдгийг мапийн 40 хүний амь хорлцсноо гэж хорлцсон.
ганцхан буудчихгүй бах те. Ганцхан буудахгүй 40 хүн алдсан шүү. Амьдаар нь хамлах бах те. Харин тийм. Тэгэхээр одоо би энэ хүнийг бол би хэрвээ энэ эмэгтэй оронд байсан бол өөрөө 41 дэх хуушаараа идэх байсан. Одоо тэгээд өшөөгөө авцсан уу авцсан. Гэтэ хамгийн амар нь эргээд ингээ бодохоор энэ хүн чинь 40 хүний амь таслаа хийсэн байхгүй юу? Бас Мэдээж тийм хууль юу штэ те. Улсан штэ. Тэгэхэд чинь ингээд өшөөгөө авалцаад яваад байх юм уу? Яах юм гэдэг. Харин тийм. Айгүй хэцүү. Тэгээ ингээд өмөр гэхээр өмөрч болохгүй. Одоо ингээд гэмт хэрэгтэн буюу мафийнхныг алсан уу гэвэл алсан. Тэнгүүд 40 хүний аим харуулсан гэхээр бас амар хэцүү. 40 айлын аав ээж нар байгаа ш тэр чинь тийм. Айгүй хэцүү. Нэг юм болжээ. За энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 19-ний даваа гарагийн 4 зүгийн шугам нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс шуугих тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Хэмэр хөшгөний дэлгүүр за мөн 5 тэрбум хүртэлх бараа дата авах барьцаагүй зээлийг олгож эхэллээ гэд Ариг банк хамтран ажилласан баярлалаа. За баярлалаа анжгаа. За баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа цаг бүрийн ихэнд явдаг радио мэдээгээ үлээвч сонсны дараа 22-ын 5 нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3